Дараагийн мэдлэгтэй тавтай морил өнөөдөр миний ярих сэдэв болохоор хит их хамаарлын тухай байгаа. Хүн ер нь тэгээд аливаа зүйлд хит их хамаарад байхаар ерөнхийдөө хүсэл нь биелдэггүй гэж байгаа байхгүй. Дээрэс нь өөрийнхөө амьдралыг ад жаргалтай байх тэр сэтгэл зүрэхээ бүрэн блоклоод байдаг юм байна л да. Хэрвээ та бүхэн маань ямар нэгэн зүйлд хит хамааралтай байдаг бол түүнийгээ өөрөөсөө салгаж орхиж чадсанараа бидний амьдралын аз жаргал мөн аз жаргалын хэмжүүр гэдэг зүйл ингэж өсөж сэтгэл хангалуун болж чаддгаа гэсэн ийм сэдвийн тухай байгаамаа. Тэгээд яагаад энэ хамаарлаас болж бодсон сансан зүйл биелэхгүй блоклогдоод байдаг юм бэ гэхээр хүн ингээд хүслээ бодох үедээ өөрийнхөө сэтгэлийн гүнд ингээд ухт байгаа гол мөн чанар нь ингээд айц болчдөг гэж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр нэг биелэх болов биелэхгүй болов ингүүл яах бол ингэхгүй бол яах бол гэл ингээл тэгээд тэндээс хүний дутуу мэдрэмж гэдэг зүйл маш их бий болж идэг гинэ. Ийм зүйл байхгүй бол болохгүй ингэхгүй бол яана гэдэг тийм зүйлүүдээс айдас дээрээс нь дутуу мэдрэмж ингэж маш их өөрөөсөө ялгаруулдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь болохоор ердөөсөө хит их хамаарл гэсэн зүйл болчихж байгаа. Хит их хамаарл бол ерөөсөө ийм танаас энерги ялгархаар үүсдэг гэсэн ийм нөхцөлтэй юм билээ. Тэгээд жишээ нь энэ зүйл бидний гэдэг штэ жишээ нь энэ зүйл бүтэхгүй бол би ингээд болохгүй юм гэдэг юм уу миний амьдрал ад жаргалтай болж чадахгүй ч юм уу би хангалттай ингээд дүүрэн сайхан ингээд сэтгэл хангалуун амьдарч чадахгүй юм гэдэг юм уу тийм бодлууд л ерөөсөө хүнийг альва нэг зүйлд ч тэр хин нэгэнд ч тэр ингээд хит их хамааруулад итгэл гэсэн үг байхгүй юу. Тэгээ хүний хүссэн зүйл нь хүн өөрөө л жаргалтай байж чадчихвэл ямар ч жижиг зүйл байсан ч хамаагүй уг нь бол жаргалтай болж чадах байгаа байхгүй юу. Тэгтэл ямар нэгэн зүйлд ингээд хамааралтай болно, хамааралтай байна гэхээрээ өөрөө өөрийнхөө тэр аз жаргалд ерөнхийдөө нөхцөл тавьчаад байгаа. За ямар нөхцөл тавьчаад байгаа гэхээр ийм зүйл байхгүй бол би аз жаргалгүй, энэ хүнтэй хамтал биш бол би ингээд жаргалтай амьдрч чадахгүй ч гэдэг юм уу Тэгэхээр энэ бодлоо л ер нь хүн өөрөөсөө ингээд авч хаяад тэр хамаарал гэдэг зүйлийг ер нь байхгүй болох хэрэгтэй юм байна л да. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хүний хүсснээр, бодсноор ингээд санснаар аливаа зүйл болохгүйсэн ч гэсэн зүгээр миний ингээ хүсэж байгаа мөрөөдөл ингээд биелэхгүйсэн ч гэсэн би ердөөсөө л аз жаргалтай хүн гэдэг тийм нөхцөлийг өөртөө бий болгох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Мэдээж хүний хүссэн зүйл мөрөөдсөн зүйл хүслээр болдог, санснаар болдог байх юм бол мэдээж сайхан штэ зориг биелэл ингээл мэдээж аз жаргалтай сайхан байна. Гэхдээ биелэхгүйсэн ч гэсэн би зүгээр л өдөр бүр жаргалтай байж чаддаг хүн шүү гэсэн тийм л бодол сэтгхүүг өөртөө ингэж хүн бий болгож өгөх ёстой юм байна л да. Тэрхэн бүр хүнийг маш ингэж хангалуун амьдруулж чаддаг гэж байгаа байхгүй сэтгэл хангалуун. Танд ямар юм дутагдсан ч хамаагүй зүгээр өөрийнхөө өнөөдрийн амьдралд ингэж маш гоё ханж амьдрч чаддаг. Тэгж чадсанараа хүний сэтгэл зүй гэдэг зүйл ч гэсэн маш өөдрөг болж ирдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингэхгүй бол болохгүй, тэгэхгүй бол болохгүй гэдэг тэр нөхцөлийг л тавихгүй болчих хэрэгтэй. Тэгээд энэ хамаарал гэдэг зүйлийг хэрхэн яаж багасгах юм өөрийнхөө ингээд тарих бодлоос яаж авч хаях вэ гэдэг зүйл бас гарч ирж байгааз. Хүн ерөөсөө ингэдэг юм байна л да. Нэг зүйл ингээд хүслэе гэж бодъё л да бид нар тэр нь ер нь ингээл нэг тийм болж өгөхгүй, биелэхгүй ингээл байгаад байлаа гэж бодъё л да. Тэгэхээр л хүн ерөөсө тэрлүүгээ улам ингээд улаарад яагаад биелэхгүй вэ? Бараг биелүүлэхийн төлөө хамаг арга хэмжээ юу гэдгийг бүх зүйлийг ингээд хайгаад улам тэрэндээ маш их ядардаг гэж байгаа байхгүй юу. Тэгснийхаа хэрээр нөгөө эргэн тойронд байгаа өөрийнхөө аз жаргалтай зүйлүүдийг мэдрэхээ болчдөг. Мэдэрдэггүй. Нөгөө нэг хүсэж байгаа зүйл нь л биелэхгүй бол бараг амьдрал нь болохгүй бүтггүй байгаа юм шиг л болдог гинэ ихэнхдээ. Тэгэхээр эсрэгээрээ нөгөө эргэн тойрны өөрт байгаа жаргалтай зүйлээ ингээд хүлээж аваад ингээд жаргалтай гэж мэдрээд л байх юм бол харин хүний ингээд дотор чинь нэг
юмыг хүлээж авах нэг сав гэдэг зүйл байгаа шүү дээ, тий. Хэр их юм хүлээж авахын жижиг том гэдэг, тий. Тэгтэл тэр зүйл нь ингээд улам томорч идэг гэж байгаа байхгүй. Эсвэргээр ингээд хамаараал, тий, нэг юмд хамаараал тэрнийхээ хойноос улаараал зүтгээл энэ л байхгүй бол би болохгүй байх гэдэг хахаар улам нөгөө хүний сав гэдэг зүйл чинь ингээд жижигрээл өөрөөсөө ялгаруулах энерги нь ердөөсөө нэг ингээд нөхцөл тавьсан тийм болоод идэг гэж байгаа. Тэгээд нөгөө талаараа болохоор саяхан хэлсэн адилхан байгаа зүйлдээ сэтгэл нь ханаал ийм зүйлч байна, тийм зүйлч байна гэл тэрэндээ талархаал ингээл байгаадах юм бол хүний нөгөө юм хүлээж авах сав гэдэг зүйл нь ч гэсэн томроод өөрөөсөө гаргаж байгаа нөгөө энерги нь ч гэсэн маш их юм сэтгэл хангалуун одоо тий талархал дүүрэн энерги гэж ялгарч идэг учраас ердөөсөө ингээд зовх өмгөө хүсэж байгаа зүйлүүд чинь ч гэсэн орж ирж идэг л гэсэн ийм философи юм одоо логикл яваад байгаа юм байна л да. Тэгээд одоо жишээ нь ийм юмтай болчвол яг би болох гээд байна те, ийм байшинд л амьдрчвал яг болох гээд байна, ийм машин унчих юм бол, ийм хүнтэй суучих юм бол гэл ингээл бид нар чинь нэг тийм аз жаргалтай болох гээд байна гэдэг тийм аз жаргалтай болох гэдэг зүйлээ нэг тийм нөхцөлтэй л болгоод байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр л ерөөсөө амьдралын тэр нөхцөл гэдэг зүйлийг болоод те, энэ хүнтэй байсан ч байгаагүй ч би жаргалтай амьдарч чадна. Энэ зүйл над байсан ч байгаагүй ч би ингээд өөрийнхөөрөө жаргалтай байж чадна гэсэн тийм л нэг одоо юу гэдгийг бодолтой байх юм бол бусад зүйлийг ч гэсэн ингээд аяндаа амьдралдаа ингээд дуудсаар байдаг гэж байгаа байхгүй юу, сайн сайхан зүйлүүдийг. Тэгэхээр ерөөсөө аз жаргалтай байх, аз жаргалыг олж авах сав гэдэг зүйлээ ингээд том байлгаж хүн ингээд том байлгаж чадахын хэрээр л өсөж байгаа зүйлтэй нь ингээл орж ирсээр байдаг гэдгийг л маш сайн ингэж ойлгож авмаар юм шиг санагдаад байна. Тэгээд тийм сэтгэлээр ингээ байж чадах юм бол одоо ганцхан зүйлдэл ч юм уу тийм нэг зөвхөн нэг хүнд ч юм уу ингээ хит их хамаарахгүйгээр бусад ингээд өөрийнхөө нүдний өмнө амьдрал дээр байгаа бүх зүйлээс сайхныг нь мэдэрч ингэж жаргалтай байж чадна л гэсэн үг байхгүй юу. Ингээд ирэхээр уг нь хүний сэтгэл санаа ч гэсэн маш амар тийм гоё л болчдгийм байлээ л дээ. Тэгээд ирэхээр угаасаа хүн ингээд юуны ч хойноос хит их хөөцөлдгөө ингээд болчдгийм байлээ. Яагаад тэгэхээр өрдөөсөө өөрийнхөө нүдний өмнө байгаа амьдралынхаа тий бүх зүйлээс ингээд таашаал аз жаргал мэдэрч чадж байгаа гэсэн үг байхгүй юу. Одоо жишээлбэл би ч гэсэн бас хэдэн жилийн өмнө бол тийм байхгүй болохгүй, ийм байхгүй бол би яг ингэх гэдэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодол байсан. Ер нь бас харцангуй минийх бол бага байхгүй юу. Байвал байгаа юм хэрэглээл байхгүй бол нэг амар ингээл улаараал иймтай болчулж гэдэггүй нэг уг нь тийм төрлийн хүн. Тэгтээ бас хүн л юм болохоор те юм ийм байвал ингэчүүл гээл ингээл бас нөхцөл байдаг байсан. Тэгэд одоо бол бүр ямар ч зүйл хит хамаархаа ер нь бол болсон. Тэгээд эрхийн цагт угаасаа таны энерги ч гэсэн ингээд өндөр болоод те өөрөөсөө аз жаргалын энерги тэр долгионыг улам их л ялгаруулна гэсэн үг байхгүй юу. Хүн л өөрийгөө ер нь ингээд блоклоод идэг ямар нэг зүйлээр. Тийм болохоор өөрийнхөө тэр сэтгэл зүг илүү одоо тэр амар амгалан те тайван гэж байлгаж чадахын тулд энэ хамаарал гэдэг зүйлийг бол өөрөөсөө хамгийн түрүүнд бас хаях зүйлийн нэг гэж бодож байна. Тэгээд таны аз жаргал, та бидний аз жаргал, өөртөө мэдрэх аз жаргал гэдэг зүйл те ямар нэг зүйлээс хин нэгэн хүнээс ч юм ингээд хамаарахгүй л ахгүй юу. Зүгээр өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаад өөрийгөө аз жаргалтай болгож чадна гэдэг чинь л ерөөсөө хамгийн том өөртөө ингэж өгж байгаа сэтгэл ханамжийн нэг хэлбэр гэж бодож байна. За тэгээд яаж тэгвэл одоо хамаарахгүй болох юм бэ гэд ингээд та нар манаас бодож байгаа. Тэгэхээр өдөр тутмын бидний энэ амьдралт чинь те мэдээжийн юм шиг ингээд оршиж байгаа зүйлүүд байгаа штэ. Тэр зүйлүүдээ ч гэсэн ер нь бол хажуучин байдаг хүнтэй ингээ өдөр тутмдаа хэрэгжилж идэг зүйлүүд ч үнэхээр байхгүй байсан бол бас яах вэ те. Ингээд таныг одоо чамааг те гэдэг хүмүүс эргэн тойронд байгаа хүмүүс рүүгээ анхаарлаа хандуулж өгнө л гэсэн үг байхгүй юу. Ерөнхийдөө байгаа зүйл рүүгээ анхаарлаа хандуулна гэсэн үг. Одоо өдөр бүр танд идэх хоол байна уу те, унтахоор дулаан гэр байна уу, за ямар нэг юм болоход дэрэг чинь ойлгоод дэмжээд ингээ байж идэг хин нэгэн байна уу, хүмүүс байна уу. Энэ бүгд чинь л ерөөсөө амьдралын баялаг гэсэн үг байхгүй юу. Одоо жишээлбэл бунд бол
газар хөдлөлт энэ төр гэл ер нь байгалийн гамшигуд хүртэл маш их байдаг. Тийм болохоор өдөр бүр ингээл амар тайван байгаа ихтлхийдээ хүртэл баярлалаа гэж хүн бодож явах хэрэгтэй тий. Хэрвээ байгалийн гамшигтай бол бид нар юуг хүсэх юм бэ тий, хүсэх бүр илүү юм хүсэхгүй тий. Хүн ингээ ер нь бол ингээл хит их ингээд юм байгаад ах тусам улам илүү юмыг л бас хүсэж байдаг юм байна л да. Бага зүйлдээ баярлаж тий, хамт байгаа хүнтэйгээ ингээд жаргалтай байж талархаж хайрлаж байна гэдэг тийм сэтгэлээр тэр одоо хамаарлын тэр өвчин нэг өсөндөө энэ хамаарл гэдэг юу нь бол өвчин гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хамаарлын өвчин гэр нь алах болох хэрэгтэй юм билэ. Тэгээд уг нь бол тэгээд ах юм бол ингээд чадчихдаг л гэж байгаа байхгүй юу. Тэгээд бүхэл хүн төрлөختөн уг нь бол ижилхэн штэ. Ингээл хүсэж нэг юмны хойноос ингээл хөцөлтөөл өөрийн болгосон байдаг те, эд зүйлч тэр те, хүнч тэр, тэгээд тэр зүйл нь ингээ яг дэрэгд чинь хажууд чинь яг чамтай ч юм уу ингээ чи тэр зүйлээ бариад ч юм уу ингээд удаан үргэлжлэх явцад угаасаа дасаад ингээд талархах гэдэг зүйлийг ямар чухал гэдгийг нь ч ингээд марцдаг гэж байгаа байхгүй юу. Одоо жишээл бид нэг шинэ юм авах гал харчхаараа тэрийг өөр бодоол ингээл авах галбуу юм болдог штэ тий, удасч бай, хувцасч бай ер нь. Тэгэл нэг хүн сэтгэлтэй болчоод баг тэр хүнтэйгээ байх гал ингээл хамаг бүх юма зориулдаг тий. Тэгтэл ингээд цаг хугацааны аясаар тэр юм яг таны хажууд байж хаар бид нар чи яадгүй нөгөө юмныхаа чухал гэдгийг мартчихсан байж идэг тий. Тэгэхээр яг энэ сэтгэл зүгээл яг өөртөө ухамсарлаад талархаж сурах юм бол таны тэр нөгөө аз жаргалыг тий, эд зүйлийг гаднаас хүлээж авах тэр хайрыг ч гэдэг юм уу бүх юмыг хүлээж авах тэр дотор байгаа таны одоо нөгөө сав гэдэг зүйл чинь улам ингээл гоё томорсоор байдаг юм байна л да. Тэгээд томрох тусам мэдээж бүр л илүү юм хүн ингээ авна штэ тий. Тэр доторх сав гэдэг зүйлээ ингээд жижигхэн байлгаал ахаар чинь та хичнээн их юм хүсэж гисэн танд орж ирэхгүй л гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор одоо нөгөө хамаарл гэдэг зүйл болохоор хүний тэр дотор байгаа тэр одоо юм хүлээж авах сав гэдэг зүйлийг улам илүү жижигрүүлж таны мэдрэх аз жаргалыг улам илүү ингээд багасгаж идэг зүйл гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор нэг үгээр те байгаа зүйлээ харж ингэж баясаж чаддаг л болох хэрэгтэй. Мэдээж одоо хүн юу гэдгийг өсөж дэвжиж те сайн сайхан зүйл рүү ингээд тэмүүлэх нь бол зөвч гисэн хит их тэрэнд ингэж хамаарч тэр одоо таны хүсэж тэмүүлж байгаа те болгож бүтээх гэж байгаа зүйлээс таны ерөөсөө өнөөдрийн өдөр тутмын амьдрал чинь хамаарах ёсгүй л гэсэн үг. Тэр зүйл бүтэх үү, бүтэхгүй юу гэдэг ерөөсөө тэндээс үл хамааран таны аз жаргал ерөөсөө зүгээр өдөр тутамд яг байдгаараа л та ингээд аз жаргалтай байж чадна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань тийм яг бие хүн гэдгийг бүтээх, бий болгохын тулд хамаарл гэдэг зүйлийг хэрвээ байдаг бол өөрөөсөө аль болох хайж гээж ингэж орхих хэрэгтэй. За тэгснээрээ мэдээж дахиад хэлэхэд одоо таны юм хүлээж авах тэр сав гэдэг зүйл чинь томорно. Таны нөгөө мэдрэх аз жаргал улам илүү болно. Тэ амьдралаас авах таашаал улам илүү болно. За тэгээд юмд ингээд нэг жоохон хөнгөн хандаад амьдрчвал ер нь их зүгээр юм шиг санагддаг болсон надад ч гэсэн нэг тийм те болвол мэдээж болж штэ сайн байна гоё байна те аз жаргал мэдээж улам илүү мэдэрнэ. Тэгтээ болохгүй бол яах вэ? Болсонгүй өөр арга бас байгаа штэ гэд ингээд юмыг нэг тийм амархан сэтгэлээр ингээд хөнгөн ингээд хүлээж аваад амьдраас сурчих юм бол их одоо өөрт амар юм шиг санагддаг болсон. Тийм болохоор хөнгөн амьдарч сурцгаая гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.